Монгол улс яг хавдраараа дэлхийд тэрүүлээд байна гэж хэлэхэд бол хэцүү. Яг тэр нь харьцангуй ойлголт болчдөг. Тухайн нэг ямар байрлалын хавдар тэргүүлж гин гэдгээс хамаардаг гэсэн үг. За тэгэнгүүт би болохоор одоо ингээ хавдрын судлалын чигээр ингээ 16 7 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх хавдрын хэмжүүлж хахад нэг Монгол улсад жил дунджаар нэг 4500 хүн хавдар өвчнөр онцлогддог байсан. Яг одоо би өнөөдөр нөө хавдар судлалын үндэсний төвийн бүртгэл тандалт статистикийн албанаас мэдээлэл 2024 оны мэдээлэл авсан ингээд хараа сууж байна. Тэгэнгүүт 2024 онд нийт бодит тоогоороо 8169 хорт хавдар шинээр онцлогдсон юм байна. Тэгэхээр одоо яг зөвхөн миний хувийн эмчийн карьерийн хувьд ингээд 15 жилийн дотор энэ хортон хавдар гэдэг өвчлөл 2 дахин шахуу нэмэгдсэн байна. Нас оролттой бол нэг 2800 нэг 2000 орчим байдаг байсан бол нас оролтын тоо болохоор 4000 гаруй авцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр сүүлийн 15 жилийн дотор бол манай улсад бол өвчлөл нэг ийм 2 дахин нэмэгдсэн байх жишээний. Тэгээ өвчлөлийн бүтэц ч гэсэн ингээд бас өөрчлөгдсөн байна. Тэгтээ сүүлийн ингээд 15 20 жилд бол Монгол улсад өвчлөлөөр илгэний хавдар тэргүүлж байгаа. Тэнгүүд Монгол хүмүүс энэ илгэний хавдар нэгдүгээр ярин тэргүүлж байгаа гэдэг энэ үзүүлэлтээрээ бид нэр бодит тонн 8100 гэж байгаа боловч нийт дэлхийн одоо олон сая хүн амтай улс оронд харьцуулахын тулд өвчлөлийн стандартчилсан түвшин гэдэг ойлголтоор хэмждэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 100 мянган эрүүл хүн ам тутамд хэдэн хавдар оногдож байгаа юм байдгийг тооцдог байхгүй юу. Тэр үзүүлэлтээр нь ингээд бусад улс оронтой харьцуулах юм бол Монгол улс нөгөө илэг ходоодны хавдрын өвчлөлөөрөө тэргүүлж байгаа одоо нэлийн дээгүүр орж байгаа.